За сайн байна уу? Ангара Брат ресторан дээр ирж байна. Өнөөдөр нэг зочин танилцуулна. Сайн байна уу Чикасан? сайн байна уу? За. Та Монгол хэдэн жил болж байгаа вэ? Та өөрийгөө тогс танилцуулах уу? За одоо нөө намайг Чика гэдэг 2002 оноос Монгол хорийн азуу хэмээх айж хүчин компанитай ингээд яваад байдаг. Удаа Монгол гэсэн сургууль дээр одоо бага ангиас ахлах ангийн хүртэл нэг Япон хэлийг Япон хэлний багш юм. Тэгээ Япон хэлний багш игээд бас зооныхын хувьд нөгөө морины айдал зөвхөн байгуулж байна. За. Ангараа заримдаа ирдэг үү? Ангарууд нөгөө нэг сарда нэг хоёр удаа бууз идэхээр ирж байна. За. Хандаг таних уу? Таны нодны бид нар NHK-ийн зураг нэвтрүүлгэн дээр street food гэдэг нөгөө ерөн төргөн хуулны тухайн танилцуулах юмнууд байсан. Тэгээд бурят хуудыг бас сайн хийдэг газар байгаа гэдэг. Тэгвэл хандаад хэлээд тэр нодлонгийн шашин зураг метр байгаа юу? Бага өгсөн. Тэгвэл тэр зургийг хан дээр тавьж болох юм уу? Бодно шүү дээ. Тийм байна. Чикасан мо ирээдээ. Болно гарсан юм байгаа. Юу Монгол хэл яаж ингэж сайн сурах? За Монгол хэлийг ер нь Токиогийн гадаад хэлний их сургуульн дээр Монгол хэлний анги төгссөн байгаа. Бас ер нь нөгөө карнивалын үед Монголд байсан мойс. Оюутан байсан уу? Оюутан байсан. Гэхдээ яг жинхэнээр нөгөө хичээлүүд ер нь тухайн үед бас шилжиж бас багш нар ч үзээс учраас өөрөө хөдөө явчаад хээрийн судалгаа гээд малчин айл байжгаад тэгээд ерөнхийдөө амьдралаараа сурсан байна л да. Тийм Монгол хэл рүү орё гэж бодсон шалтгаан юу вэ? За Монгол хэлийг үзье гэж бодсноос өмнө би нөгөө ахлах сургуульд яг Яш өгөхөөс өмнө Америкт байсан. Бүтэн нэг жилиг Америкийн аялал байсан. Англи бас сайн уу? Сайн. Тэгээд англи хэл дээр нэг дандаа яриад байсан чи Япон хэлийг жаахан мардсан байгаа. Бас нөгөө Яшийнхэн дээр бэлтгэд бас муу байсан учраас англи хэл дээр арай гайг сурч болохын улсын сургууль хаана байна вэ гэд хичээлийн зардал нь байгаа учраас тэгээд хараад байсан Токиогийн гадаад хэлний сургууль дээр удааны анги байдаг шүү дээ. Манай тухайн үед 21-ийн хэлний төрөнд байсан. За тэгээд манай ангийн найзтай VN гэж удаад байсан. Тэгээд яа гэж байгаад алфавит дээр ч гэсэн яв дуурал байдаг тий. Тэгээд Япон хэл дээр ч яа гэж яхан сүлд байсан. Тэгээд сүлд дээр байсан үлдсэн юмнууд юу вэ гэж бас Монгол хэл, араб хэл байсан. За араб хэлж гүй байгаа гэсэн чи араб ч Япон эмгтэй хүний гэж яхан дарамттай байж магадгүй гэж бодоод. За тэгээд Монгол яагаад вэ гэд би мориндо дуртай. Тэгэхээр эн чин дээр ингэж яа цаашдаа малчин болёо гэж бодоод байж байгаа. Төний тул хэл хэрэгтэй гэд Монгол хэлний анги төс. Ер нь тэгээд манай ч ингээд сүүлийн хэдэн жил 20 жил Монгол юу нөөцлөгдөж байна уу? Таны анхаарснаас. Би яг эхнийх ингэж картын барааны вэсэд бодоод байна шүү дээ. Яг зах зээлд шилжчихсэн байгаа. Социализм мэдхгүй гэхдээ зах зээлийн вэсэд болж байгаа. Сүүлийн 10 жил гэхээр хогсон байна тийм ээ. Ерөн Япон хэлтэй монгол хүн цодон болоод байдаг. Монгол хэлийг сонирхч байгаа Япон хүмүүс олонд байгаа учраас ерөн хэлний хүнийх нь улсын хоорондынхын харилцаа маш гүнзгий болсон шүү дээ. Тийм байна тий. Ер нь харилцаа сайжирч байна гэж таа. Ер нь сайжирч байгаа гэж бодоод байна. Бас нөгөө Японд төгссөн нөгөө оюутнууд гэж бас найзууд байдаг шүү дээ. Жижигхэн өмнөөс байсан хүмүүс том ингээс дарга сахирал бодоод ажилладаг. Тэгээ энд байгаа найз нар маш сайн хичээнгүй гэдэг бас нэрээ нэг Монголын улсынхын төлөө гээд хийхин төлөө маш зүтгэл гаргаад байсан. Найз нөгөө зарим улсын их хурлын гишүүн болсон хүн ч байдаг шүү дээ. Наран байрын дээр байр үргээ гэдэг. Юу энэ жил ер нь хэдэн жуулж авах төлөвлөгөөтэй байна? Энэ жил яхан тааруухан байна. Яагаад гэж вэ? Би өөрөө яхан бэлтгээд муутай байсан. Ер нь Японоос хүмүүс ирж байгаа юу энэ жил? Ер нь энэ жил амар олон шүү дээ. Тэгээд сайн байна уу? Сайн байгаа биз дээ. Тийм байна. Ер нь билетийнхэнд уултдаггүй байгаа юм чи. Тийм байна. Ер нь Япон Монголын харилцаачууд нь сайжраад байгаа юм шүү. Сайн байна л та. Ер нь виз 30 хоногийн доторгууд ер нь визгээ нэвтрүүлж болно гэж маш сайн байдаг. Бас Монгол хүмүүсийн Япон явах аялал гэж бас нэлийн явж байгаа. Тэр үн харилцаа сайн шүү дээ. 10 жилийн дараа та өөрийгөө юу хийж ийн гэж бодож байна? Төлөвлөгөө 10 жилийн дараа. За юу ч гэсэн морин дээр ингэж би одоо нөө намна гэдэг морин дээрээс харуулж байгаа юм байна тий. Тэрийг сайжирч байгаа. Бас тэрүүгээр ингэж нөө удаан хугацааны харилцаагаа сайжруулахын тулд жаахан ч гэсэн тус нэмэр болгоё гэж. Энэ спорттой юм уу? Спортын зүтгэн. Тэгээд бизнесийн хувьд. Бизнес сайн бодож чадах. Юу ч хийж чадах юмнууд хийгээд. Тэгээд ерөн нутгийн юмнуудыг одоо бас Монголын уугуулын нухай
Яг нэг ходож банкар гэж байна Тий. те. Бас анч таг гэдэг тэрийг ингэж нохойг бас таар сонирхож байгаа. Тэгээ өргөжлийн газар дээр болсон нөгөө найзларын надад ингээ сайн нөхнүүд нь бэлгэлээд сайн нохойнуудтай болчиход байна. Тий. Энэ Vivant үнэхээр тийм Японд алдартай болоод бас энэ нөлөө байна уу? Vivant гэдэг нэг гоё кино гарсан та нарын оролцоо. Тийм Vivant би өөрөө нутагтаа харсан үзсэн байна л да. Ерөн гоё. Эхнийхэн хэсгэн дээр жаахан хүмүүс шөөмжтэй байсан гэсэн чинь ерөн үнэхээр мундаг жүжигчид тоглоод байсан. Энэ үргэлжилж байгаа юу ингээд дуусчих юм уу? Бистэ мэдгүй наа чи нэг би бод өстэй яг жинкэнээр хамаарч үзээг учраас сайн мэдгүй. Ямар ч Японд тэр үед аюу алдартай байсан юм тийм. Алдартай болсон тэгээд нөгөө Барс тий Варсавд үнэхээр ингэж нөгөө хүмүүс амар ингэ Чингис гээд амар хайртай үнэхээр мундаг болсон. Тэгээд цааш чихэр энд ч гэсэн анги сайн адиэргээд амар гоё. Тэгэхээр саний Барс гэдэг байгаа шиг дахиад Японд хамтарсан кино минь тухал уу? Мэдгүй гэхдээ үнэхээр алдарчсан шүү дээ. Тийм байх. Тэгээ айгүй хөөрхөн Асын хөөрхөн эхнийхэн бод амар дөрөв ингэж харгас байсан ч дараа удаа үнэн ч найз зандууд бодууд байгаад амар гоё. Тэр өөрөө сэтгэл сайн шүү дээ. Тийм. Тэр хүнтэй хамтарсан дээр ингэж нэг миний сонсноор бод жүжигчид гэсэн тэр Японы киноны хүмүүс бод үнэхээр Барсыг дөрөвтэй сайн хамтарсан байгаа л да. Тэгээ боловч байгаа мэд явах байхаа гэж бодоод байна. Баярлалаа. Танд амжилт хүсье. За баярлалаа танд гэсэн авч